Цоноо. За өнөөдрийн хүрэх жижигхэн 10 баримт. За анхудаага бичлэг гэж байгаа шүү. За Монголын тухай сонирхолтой 10 баримтаа гэж баримт гарч ирсэн байна. Тэгэхээр энэхүү баримтаа Зиндациг юмнээс одоо хүмүүстээ хүргэж байна. За тэгээд эхний баримтыг би уншаад хоёр дахь баримтыг маань Вологийн хамтрагч нараа уншнаа. За нэгдүгээр баримт 1924 онд Монгол улс бүгд найрамдах Монгол ард улс нэртэй болсноор дэлхийд хоёр дахь коммунист улс болсон гэд. За ингээд мэдээж ардын хувьсгалын 21 оноос хойш ийм тогтоо байсан байна. Бүгд найрамдах Монгол ард улс гэд туган дээр ингээд бичсэн байна. За хоёр дахь баримт болохоор Сонжин болдогдох Чингис хааны морьтны хөшөө. Дэлхийн хамгийн өндөр морьтны хөшөө байна. Энэ болохоор одоо манай одоо энэ Сонжин болдог тэрэгжрүү салдаг энэ одоо миний санджаар бол одоо батлаг шүү маань. Одоо ерөнхийлөгч асан маань хийжсэн санагдж байна. За 3 дахь сонирхолтой баримт 1778 онд Богд хаан уулыг дархан цаазд болсноор дэлхийн анхны дархан цаазд газрыг одоо бий болгосон байна. Тэгэхээр одоо энэ дэлхийн хамгийн анхны дархан цаазд газрыг бий болгосон одоо бидний Улаанбаатар хотын нийслэлийн урд байдаг Богд уулыг Богд хаан уулыг одоо ингэ дархан цаазтай одоо 1778 онд дархан цаазд дэлхийн хамгийн анхны Богд уул болгосон байна. За энийг өстөө мэдэхгүй юм байна. Энэ хоёр дахь баримтыг бас мэдэхгүй юм байна. За 24 онд бол бас нэг бол мэднэ. За дөрөв дэх одоо мэдээ нь юу байна вэ? Улаанбаатар бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гэж. Ямар сони? Улаанбаатар дэлхийн хамгийн хүйтэн нийслэл. За нийслэлийн хувьд тийм биш магадгүй. За 5 дахь баримт бол Монголын газар нутагт Нидерланд улсыг 35 удаа багтааж болно гэж. Яа, амар агуу том байгаа шүү дээ. Газар зүйн байрлалаас энэ газрын зураг дээр шал атлас дээр өөр харагддаг лээ. За 6-т нь болохоор Монголын мөнгөн тэмдэгт төгрөг Их Британд хэвлэгдсэн биз дээ. Монголын төгрөгөөс хоньны мах үнэртдэг гэж гадныхан ярьдаг. За арай бас төгрөгөөс нь үнэртгэн шааш. За 7-т нь 2002 онд хүртэл тайванчууд Монгол улсыг өөрийн нэг хэсгийг гэж үзэж байв. Пүү юу гэсэн үг вэ? Зөв аль хэдийн бүр